Хүүхдийн тусламжийн 108 утсанд холбогдсон байна. Олон улсад бол хамтарсан баг гэдэг ойлголт маань анх бол яг анагаахын салбарт ялангуяа яаралтай дүрм тусламжийн үед бол яг олон багийн олон эмчнэр олон мэргэжлийн хүмүүс хамтарч ажиллах шаардлага бий болсноор бол анх үүссэн байдаг 1950-ад онд. Монгол улсад бол анх тэгэхээр 2003 оноос хойш ер нь Монгол улсад бол хамтарсан багаар ажиллах арга зүй эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үеийн Английн хүүхдийг гэвэгсэн, одоо Японы хүүхдийг гэвэгсэн. За мөн одоо хүчирхийлэл эсрэг үндэсний төв хамтраад нэг одоо хамтарсан багийг бол туршилтын журмаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчлэгийг одоо хамтарсан багийн үйлчлэгийг үзүүлэхээр одоо туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэгээд 2007 онд нийслэлийн засаг даргын захирамжаар гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль, за мөн хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор бол хороод дээр хамтарсан баг ажиллуулахаар бол захирамж гарсан байдаг юм байна. За энэ хамтарсан баг бол өрхийн эмч, цагдаа, за нийгмийн ажилтан, хүүхд гэр бүл одоо хөгжлийн одоо нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтан, за хорооны сумын засаг дарга бол энийг бол одоо хуулиараа бол ахалж ажилтдаг юм байгаа. Улмаар энэ хамтарсан багийн үйл ажиллагааг чигдрүүлэхэд бол Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан 2017-оос 21 оны улс орны хөтөлбөрийнхаа хүрээнд бол төлөвлөсөн явж байгаа. Тэгээд шат дараатай арга хэмжээнүүдийг одоо засгийн газар авахт нь техникийн болон одоо бусад дэмжлэгийг үзүүлээд явах ийм төлөвлөгөө байгаа. Манай гэр бүл хүүхд залуучдын агентлагийн дэргэдээ бол одоо хүүхдийн 108 гэдэг ийм тусгай утсыг бас одоо нээж ажиллуулсан. Иргэн тойрны хүмүүс уцтдаг. Тэгэхээр бид энэ одоо 108 утсыг хамгаалах байртай болгосон. Яаралтай тусламжийн үйлчлэгээтэй болгосон. Яаралтай тусламжийн машин маань очиод газар дээрээс нь хүүхдийг одоо хэрэг зөрчлөөс өөрснөө хэрглэж авдаг ийм үйлчлэгээ хүртэл нэвтрүүлсэн. За энэ утас руу хандаад өөр тулгамж байгаа асуудлаа одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудлаа зарим нь ярьж байна. Зарим нь бол одоо зөвлөгөө мэдээлэл авах тал руугаа гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хуулиар энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай нэгдсэн мэдээллийн сан бий болох нэг ийм ажил бий. Энэ ажил хэрэгжээд одоо цагдаагийн ерөнхий газар дээр гэр бүлийн хүчирхийллийн зөрчил мэдээллийн тоо гарч байгаа. Үүн дээр эрүүл мэндийн яамтай хамтраад эмнэлгийн байгууллагууд дээр бүртгэгдсэн одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг одоо тийш нь бас нэгтгэж оруулахаар ихний ажлууд хийгдэж байна. Дээрээс нь бид бас энэ хамтарсан багаас буюу одоо нийгмийн ажилтнууд бусад одоо энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг тэр мэдээллийн нэгдсэн санд бүртгэж авах. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой бүх мэдээллийг нэгтгэж одоо гаргах энэ ажлууд одоо шат дараалан хийгдэж байна. Ер нь энэ 2018 онд энэ одоо нэгдсэн мэдээллийн сангийн ажил ер нь бас нэгдсэн мэдээллийн сангаас гарах мэдээллүүд маань ер нь бүрэн болох байх гэж одоо бид бодож байна. Хүүхэд хамгааллын хамтарсан баг. Төрийн анхан шатны нэг жуулах хороо баг суманд хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн үед хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий хамтарсан баг ажилдаг. Эцэг их олон нийт хүүхдүүдийн дунд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хэнд яаж хандахаа мэдэхгүйгээсээ болж хизээ хэнд хэрхэн хандах тухай ойлголт сул. Мэдээлэл байхгүйгээс шалтгаалan таарч тохирсон үйлчилгээгээ тэр бүр авч чаддаггүй. Та бүхэнд хамтарсан багийг танилцуулъя. Хамтарсан баг гэж юу вэ? Засаг дарга, хамтарсан багийн ахлагч, сум хорооны нийгмийн ажилтан, багийн гишүүн, кейс менежер, хорооны хэсгийн байцаагч, өрх багийн эмч, эсвэл эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хамран сургах тойргийн сургуулийн нийгмийн ажилтан. Шаардлагатай тохиолдолд тухайн хүүхдэд тулгарсан асуудал хэрэгцээ шаардлагаас нь хамааран тусгай мэргэжлийн хүмүүс нэмэгдэж ордог. Жишээлбэл сэтгэл зүйч, өмгөөлөгч, дохионы хэлний орчуулагч гэх мэт хүмүүс орж болно. За сайн байна уу? Тавтай. Таны ажил тавтай юу?
За. За ямар кейс байгаа вэ? Манай 18 дугаар хорооны одоо архины хамааралтай гэр бүл 3 хүүхэдтэй. Тэгээд 3 хүүхдийн маань 2 нь одоо хичээл завсардах асуудалтай юм кейс байна. За орж байгаа ярилцээ тэгвэл. За сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэнд хүргье. За. За сайн байцгаана уу? За энэ өдрийн мэнд хүргье. За маань сургуулийн 11 настай болон 6 настай хүүхэд 2 хүүхэд байгаа. Хичээлдээ явахгүй хоцрогдолтой. За энэ нөхцөл байдал ихэд бол үүсээд байгаа. Тэгээд нийгмийн ажлын зүгээс эхлээд анги удирдсан багш нар нь ихэд 11 настай хүүхдээр маань тийм их одоо ойрын сар баг ирэхгүй байна. Энийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг талаар хамтарсан байгаа уулзтай гэж. Одоо эмэгтэйгийн гэрт нь бол очиж уулзсан. Тэгэхэд бол бас согтурхонд ирэлсэн байдалтайс 2 хүүхдээс нь 11-ээс 16 настай 2 хүүхдээс нь бол аюулын зэрэг үнэлгээ хийж авсан байгаа. Биеийн ерөнхий үзлийг хамгийн түрүүнд хийсэн. Ямар нэгэн биед хөхрөл няцрал бэртэл гэмтэл бол байгаагүй. Тэгээд бие махбодын ямар нэг хүчрхийлд өртсөн гэсэн шинж тэмдэггүй байсан. Мөн биеийн жим бол хэвийн, өсөлт хэвийн, за ямар нэгэн суур өвчнгүй хүүхдүүд байсан. За сургуулийн нийгмийн ажлынаас мэдээлэл авсны дагуу би зөвхөн тэр энэхүү кейс дээр очиж ажиллаа. Тэгээд юугаа сургуульд явахгүй дургуйцаад гүгээд байгаа шалтгааныг бол бүгдээрээ талдлаас нь энэ бүгдийг эргэж сургуульд нэгтгэх. Манай дээр бол эрсдлийн түвшин тогтоох програм гэж байгаа. Тэрэн дээр ерөөхдөө энэ хүүхдтэйгээ оруулаад тодорхой үзүүлс үйлчлэгээнүүдээ бас тэр програмд оруулна. Яг програмд оруулах гол зорилго маань болохоор энэ хүүхдийн нөгөө өсөлт хөгжилт, гэр бүлийнхэн байдал, өнөөдөр ямар байсан, сарын дараа ямар болсон гэдэг ерөөхдөө нөгөө өсөлт төвшөлтүүд маань бүгдээрээ тодорхойлго гараад ирнэ. Одоо ээж нь бас ингээ архины хамааралтай гэхээр нөгөө хүүхдүүд маань үл хайхрах хүчирхийлэлд бас өртөөд байна гэж харж байна л да. Сэтгэл зүйчтэй одоо би энэ үүргийг бас өгсөн дээр гэж би харж байна. Хүүхэд яагаад хичээлдээ явахгүй байна гэдг нь болохоор мэдээж одоо орон гэрийн таагүй нөхцөл байдал уур амьсгал гэр бүлийн дотоод харилцааны зөрчил байж магадгүй. Мэдээж нэг бол одоо анги хамт олонныхоо дунд ямар нэгэн одоо сургуулийн орчинд хүчирхийлэлд өртөж гин үү те шовдрлогдож гин үү одоо анги хамт олонныхоо дунд нэр хүнд нь хэр байна хоорондоо харилцаанууд нь хэр байна гэдгийг тодруулж үзсний үндсэн дээр дараагийнхаа арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэж бодож байна. Бид өөрөө бол цоогоос хэрэглээ өгөхөд бид нь бол сурах идэх санаачлага байгаа. Гол шалтгаан нь ерөөсөө арга гэрийн байдал. Тэгэхээр бид нэр арга гэрийн байдал дээр ингээ анхаарал өгчих юм бол өөрийг нь сэтгэл зүйчтэй уулзаад нийгмийн ажилтны зүгээс болон анги удирдсан багш нартай хамтарч ажиллаад одоо хоцрогдсон хичээл дээр нь тий анхаарал давтлага өгөөд ингээд ажиллах юм бол сургууль соёлтой өөр ингэсэн хүсэл сонирхолтой болоод ингээд явах юм таалаг нэх бахаа гэж бодож байна. Тэгэхээр бүгдээрээ энэ дээр хамтарч ажиллаад нэг ч гэсэн хүүхдээ ирээдүг гэгээтэйгээр ингээд бий болох боломжтой байна гэж. Тэгэхээр хүүхдүүд маань өөрөө сурах хүсэл сонирхолтой байгаа учраас тэрэн дээр нь тулгуурлаад ямар нэгэн үл хайхрах байдлаас нь гаргах ерөөд мэдээл авсаа одоо хадамжийн хэлж байгаагаар бол ингээд байна. Одоо би бол хүүхдийн өөр дээрээ аваад ингээд хичээл сургуульд нь явуулаад авах боломжтой. Гэвч одоо манай тэр бэр маань ингээд над дээр байлгадгээ би хүүхдээ мэджин тэгж ингэж ингээд аваа явдаг. Тодорхой хэмжээний ер нь бол архины хамаарал өндөртэй гэдэг мэдээллийг өгсөн. За энэ аль хүүхдийн мөнгө авч байгаа тийм ээ? 3 хүүхдийн 20 мянга гэж 60 мянган төгрөгийн орлоготой. За өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгаанд болохоор хамрагдаагүй учраас одоо хараа хамруулад тэгээ хүнсний эрхийн бичигт хамруулсан нийгмийн халамжийн тухай хуулийн 22-1-ийг заасан байгаа. 240 оноос доош бол манайхаас хүнсний эрхийн бичиг авна. Хүнсний толгойд нь хамруулад явах юм бол ямар нэгэн одоо суур өвчнөөс сэргийлэх байхаа гэж бодож байна. Тийм учраас одоо ээжийн сэтгэл зүйн үйлчилгээнд хамруулах дүүргийнхаа нийгмийн ажилтнтайгаа хамтарч одоо нөхцөл байдлын үнэлгээ хийж ерөөдөө ажиллана. Мэдээж одоо сэтгэл зүйч маань нийгмийн ажилтнаа сургуулийн нийгмийн ажилтнаа энэ 3 хүн цогцоороо ингэж ажиллаж ийж те энэ кейсийн үр дүн гарах учраас яагаад хүүхэд маань хичээлдээ явахгүй байна вэ гэдэг тэр цаад улс суурийг гаргаж ирсний үндсэн дээр ээжтэй нь ажиллах те 44 настай эмэгтэй 3 хүүхэдтэйг хамт өргөдөл болон амьдардаг юм байна. Амьдралын байдал жоохон тийм доогуур хэцүү байдалтай харагдажсэн. За мөн энэ ээжийг цалинтай орлоготой болгох талаас нь мэрэгчнүүд авахын санал бодлоо ярилцаад бүгд кейс төлөвлөгөө гаргаад тэгээд цааш тийм гэр бүл чиглэсэн үйлчлэгийг хамтдаа үзүүлье.
Энэ нөгөө нэг Монгол Улсын засгийн газрын 16 оны 2 сарын 4-ний 16 дугаар тогтоолоор баталсан байгаа. Зорилттой төрхийн хөгжлийн хөтөлбөрийг сайжруулах зорилттой бүлгийн айлуудыг авт. Энүүнд кейс болгоод бас авчи. Миний одоо хамгийн түрүүнд авах төлөвлөгөө бол ямар одоо үндслээр яагаад энэ ийм халамжийг хүртэж чадахгүй байгаа гэдэг талаас нь ээж аваар нь гэрэлтийн баталгаагүй байсан. Тэгээд ээжээр авгуулсан, аав нь нас урчихсан. Тэгэхээр энэ дээр нөгөө эцэг тогтоол шүүхээр эцэг тогтоох үйл ажиллагаа заавал явагдах ёстой. За мөн дахиад нөгөө нэг эцэг тогтоогоод ирэхээр хуулийнхаа дагуу бас нөгөө 0-18 насны хүртэлх 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өргөдлөөс эцэг их гэж байгаа улиралдаа 240 мянга авдаг. Энүүндээ хамруулад ингээд явчих. За тэгэхээр гол нь эцэг тогтоолтоор орчвол манай халамжийн зүгээс бүх юм нээлттэй байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ эцэг тогтоох юм дээр бол тал дээр бол би ямар нэг асуудал үүсэхгүй байх гэж бодож байгаа. Ягаад гэхээр нөгөө тэр нас барсан эцгийн хүүхэд мөн гэдгийг гэрчлэх хүн хэрэгтэй болдог. Энийг хэн гэрчлэх вэ гэхээр нас барсан эцгийн төрсөн ээж нь байж байгаа. Тэр хүн бол энэ 3 хүүхэд миний хүүхдийн хүүхэд мөн гэдгийг бол сайн гэрчлээд өгнө. Тэрийг аваад ирвэл хуулийнхаа дагуу нийгмийн халамжийн хуулийнхаа 12-1-ийн 4 заасны дагуу жижиг чалцныг манайхаас авах боломжтой байхгүй 3-аас 4 хүүхэдтэй гэдгээр. Тийм тэгээ нөгөө алдардахын одон дээр юун дээр хацаад өөрөө авч болохгүй гэж бодож байсан гэхээр нэг хүүхэд маань тэртээ дөрөв нас орсон гэж бодоод хамгийн бага хүүхэд төрөөд нэг нас хүрсний дараа тэр хүүхдүүдээс нэг нь нас урах юм бол тухайн хүүхдийн төрөөж өсгсөн хүүхдийн тонд ороод байдаг учраас ягаад гэхээр 2014 онд нөгөө хамгийн томх нь 17 настай нас барсан. Тэгэхэд энэ айлын хамгийн бага хүүхэд нь 2011 онд төрсөн. Тэгэхээр чин 3 настай байхад нь хамгийн том ах нь нас барсан учраас энэ бол алдардахын одон авах бүрэн боломжтой. За тэгээд манайгаар нь бүртгэлтэй боловч амьдарч байгаа газар нь бас ил задгаа тийм голын ирэг дээр гэрээ барьчихсан. Амьдарч байгаа гэрийн хувьд бол 4 антаа нэлээд тийм муудсан гэрт амьдарч байна. Тэр гэр нь болохоор өөрийнх нь биш айлын гэр түрээс амьдарч байгаа гэсэн. Тэр айлдаа болохоор сард 50 мянган төгрөгийн түрээс төлдөг гэж ярьж байна. За тэгэхээр манай зүгээс ерөнхийдөө бол нийгмийн ажилтан, халамжийн ажилтан одоо цагдаа нар маань ажлуудаа хийхийг ойлгочлоо. Тэгэхээр манай зүгээс болохоор дэлхийн зүүн олон улсын байгууллага Good Neighbors-тэй ярьж байгаад энэ одоо өрхөд гэр олгох тал дээр нь газрын албан дээр бол засаг дараа өөрөө та бас яг энэ газрын асуудлыг нь бас шийдэж өгөн бах гэж ойлгож байгаа. За цагдаагийн ажилтан маань энэ эмэгтэй одоо архины хамаарал нь үнэхээр одоо архинд их гүнзгий орж юм уу тийм ээ. Эсвэл нэг хяналт тавиад энэ эмэгтэйг ямар нэгэн үйлчлэгийг хамруулад архинаасаа татгалзаад явах юм бол тухайн хүүхдүүдийг заавал одоо ээжээс нь салгаад эмээр өнгөд байх юм алга. Тэгэхээр цагдаагийн ажилтан маань ер нь орой болгоно тухайн эмэгтэйд хяналт тавина. 7 дугаар сард машины аварт орсон юм лээ. За тэгээд нурууны сэртний яс нь хугараад хаалгаанд ороод нэлийн удаан эмнэлэгт хэвтээд гарсан. За одоогор бол биеийн байдал дээрдсэн боловч өөрийнх нь одоо анамнезаар талгын нэргэж хайдаа ундаг гэсэн юм завир хийсэн байгаа. За үүний дагуу бол манай эмнэлгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолохоор шаардлагатай гэж үзээд ажиллаж байгаа. За нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж шаардлагатай шинжилгээнүүдэд хамруулж ажиллаад байгаа. За ээж нь бол зах дээр одоо хуучин юмыг хүнээс хямдхан одоо магадгүй 3,000 төгрөгөөр аваад 4,000 төгрөгөөр зарах ч юм уу. Тэндээсээ нэг 5% засаж хүүхдүүдийнхээ талхны мөнгө явуулдаг гэж ярьслаа өгч юм лээ. Нэг тийм юм сургалтанд хамрагдъя гэдэг талаас нь бас асуухад нэг юм хэлэхгүй байлээ л дээ. Надад нэг сурах юу бол байхгүй. Ямар ч гэсэн энэ хийж байгаа ажлаа үргэлжлүүлээ хийгээд авахт бол бас болно гэсэн тийм юу хэлсэн. Тэгээд одоо ямар нэгэн төрлийн бас байгууллага одоо сайн дурын юутай хамтраад өөрийн гэсэн бас нэг орон гэртээ нэгт болчмоор байна гэсэн энэ саналын дагуу одоо хамтарч бүгдээрээ хамтарч ажиллаад энэ асуудлыг шийдвэрлэе гэсэн саналтай байна. За хамтарсан багаараа одоо хуралдаад ер нь мэрэгчлэтнүүд маань өөрийнхөө хийх ажлуудыг хуваарлаад авчлаа гэж иймд одоо бид нар ер нь одоо энэ архины хамааралтай гэр бүл нийгмийн одоо үзэгдэлд бол архины хамаарал маань их байгаатай холбоотойгоор гэр бүл салалт хүүхэд үнчрэх асуудал маш их байна. Ийм учраас бид нар бол энэ гэр бүлийг одоо эргэн нэгтгэх, хамтдаа байлгах үүднээс асрамж халамжийн төвүүдэд одоо хандах шаардлагагүй байх гэж харж байна. Имэд нь ч одоо бас хүүхдийг асран хамгаалах, эрхийг нь өгөх бас асуудалтай гэж харж байна л да. Яагаад гэхээр ээж маань
одоо архинаас гараад бас үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн амьдрсан нь бол илүү их зүв байх гэж харж байна. Тийм учраас бид нар бол яг хүүхд хамгааллынхаа тухай хуулийг барьсан ч гэсэн гурван хүүхэд маань гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгалтаагаар байсан дээр гэж үзэж байна. За Өвөрхангай аймгийн иргэдийн хурлаас 2018 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан. Тэгэхээр энэ хүүхдийн хамгааллын асуудал, эрхийг хангах асуудлыг бол ганцхан төрийн байгууллага тэр дундаа гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсвэл сургуультай сургуулийн нийгмийн ажилтнууд гэж харж байгаа. Гэтэл тухайн хүүхдээр тулгамдсан асуудал, тэр эрхэн зөрчигдөж байгаа энэ асуудал гэдэг бол эрүүл мэндийн байгууллагын хувьд, цагдаагийн байгууллагын хувьд мөн одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд, мөн одоо хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар хамтраад яг бодит асуудал юм байна. Үүнийг шийдэхийн тулд тэр гишүүн болгоны оролцоо ямар юм байх юм бэ гэдэг дээр л одоо анхаарлаа төвлөрүүлж ажиллах нь илүү үр дүнтэй байгаамаа. Тухайлх юм бол цагдаагийн газар гэхэд энэ өнгөрсөн жилүүд гарч байгаа хүүхдийн гэмт хэргийг бууруулахын тулд шалтгаан өгслийн тогтоон энэ гэмт хэргийг бууруулахын тулд ямар арга хэмжээ хийх вэ гэдгийг зөвхөн цагдаагийн байгууллага өөрсдөө бидэнтэй хамтран хийгээ явах юм аа. Тэгээ манай аймгийн хувьд бол энэ хамтарсан багийн гишүүдийг чадварчуулах юм чиглэлээр олон улсын байгууллагатай хамтарсан одоо сургалтуудыг удаа дараа хийсэн. Тэр чинээгээрээ гишүүд маань чадварчиж яг хүүхдтэй тухайн гэр бүлдээ хүрж байгаа одоо ажлын үр дүн бол бас тодорхой илэрж байгаа юм жишээнүүд байна л да. Бүх хэлтсад болон өөрсдөө 18 оны хэлтсийн ажлынхаа төлөвлөгөөг аймгийн одоо энэ жилийн ажил руу зориулах юм. Тэгэхээр зарим сум, зарим аймагуд багууд бол хүүхдийн чиглэлээр, хүүхдийн эрхийн зөрчлийн чиглэлээр ямар нэгэн кейс гараагүй гэж ингэж яриад байгаа. Тэгэхээр кейс гэхээр бол маш энгийн асуудлууд байгаа. Тийм учраас тэр энгийн юм шиг энэ асуудлуудыг талуудын оролцоотойгоор яаж шийдэх вэ гэдэг энэ арга зам бол хамтарсан баг дээр төвлөрөх ёстой маа. Тэгэхээр хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах, хүүхэд хамгааллын асуудлыг бол бид нар хамтарсан багийн гишүүдээ чадварчуулах, тэднэрийг тогтвор суурьшилтай байлгаснаар энэ хүүхдүүдийн одоо эрүүл мэндийн асуудлууд яагаад одоо муудаад байгааг шалтгаан нөхцөл бүрээр нь тогтоож энэ дотор байрны орчинд явагдаж байна уу? Эсвэл сургуулийн орчинд байна уу? Эсвэл одоо аймгийн төв болон сум суурин газруудад гэр бүлээсээ хол айлын хашаанд амьдарч байгаа хүүхдүүдийн дунд байна уу гэдэг энэ болгоныг бүгдээрингийн одоо тогтоож байж ямар ажлууд хийх вэ гэдгийг төлөвлөх юм аа. Тийм учраас 2018 оны төгсгөлд Өвөрхангай аймгийн хэмжээнд хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлууд, энэ ноцтой байгаа асуудлууд буурсан. За эрхэм хүндэт зочдоо эндүрлзэн ирсэн нийт төрийн албан хаагчид, сумдын удирдлагууд, хүүхэд багчууд та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Аймгийн иргэд нийгмийн өмнө тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр зорилт жил болгон зарладаг. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 37% нь буюу 42913-18 насны хүүхдүүд байна. 2018 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлах шийдвэрийг аймгийн иргэдийн хурлаас гаргасан. Би ерөнхий боловсролын 4-р сургуулийн 12 ангийн сурагч Агуу Батчрын оюун л хэрэг гэдэг 2017-оос 18 оны хүрээ хийсэн үйл хэрэг болон бусдын төлөө гих чин сэтгэлтэй шагнал өгсөн маш их баяртай байна. За тэгээд энэ жилийг хүүхэд хөгжил хамгаалал дээр жил зохион байгуулагдсан би маш их баяртай байна.
За сайн байцгаана уу? Намайг Томатрын үр цагтай би Өрөнгө аймгийн Сурбан сумхан баруун дахь хөгжүүлэлт сургалтын төвийн багш байгаамаа. Одоо манай сургалт маань 2016-наас хойш үйл ажиллагаагаа Өрөнгө аймагт анх явуулсан. Үндэсний аврах шалруулах тэмцээн гэж Улаанбаатар хотод 6 сард болдог байгаа. Энэ тэмцээнд байна. Манай Өрөнгө аймаг нь 2 дахь удаага тэргүүн байр буюу улс таа 1-р байранд орсон. Үүнээс шалгарсан хүүхдүүд маань олон улсын эрх авдаг байгаа. Одоо энэ жил бол ерөнхийдөө манайхаас 10 хүүхэд олон улсад явсан байгаа. Намайг Долгормаа гэдэг. Намайг Амар Төвшингийн Үнзэ гэдэг. Би Мэргэд сургуулийн 6 ангийн сурагч. Би Мэргэд сургуулийн 6-гийн ангид сурдаг. Би Сарбан Сампингаар 1 жил хичээлж байгаа. Би Сампингаар нэг 2 жил хичээлж байгаа. Тэгээд үндэсний аврах шалгаруулах тэмцээнээс алтан цам аваад олон улсад явахаа эрхээ авсан. Тэгээд энэ жил Малайз улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс алтан цам авчирсан. 6 сард болсон олон улсын тэмцээнд баруун техник төрөлд оролцоод алтан цам аваад тэгээд тэндээсээ олон улс явах эрхээ аваад 12 сард болсон Малайзын Куала Лумпурд олон улсын тэмцээнд Intermediate A төрөлд оролцоод мөнгөн цам авсан. Наран гэрэл Эрдэнэчэр гэдэг хүүхдээ наа. Би Өрөнгө аймгийн Төвөрг сумын Ил аюушийн нэрэмжит сургууль сурдаг. 2 жилийн өмнө пауэрлифтинг хичээлийн амжилтаараа би улс аймагт тэргүүлж 1-р 2-р байранд орж ирсэн. Багын амжилтаар аймагт 1-р байранд орсон. Намайг Ган Тулгын Даваа Талхар гэдэг. Би Өрөнгө аймгийн 12 сумын 4-р сургуулийн 12-ийн ангид сурагч. Их хэл түүх соёл номинацид 2017-оос 18 оны тэргүүний хүүхд болсондоо маш их баяртай байгаа. Өрөнгө аймагт нийтдээ 19 суманд 34 хамтарсан багийн 238 гишүүд ажилладаг. За эдгээр хамтарсан багууд дотроос Өрөнгө аймгийн Баян өндөр сумын хамтарсан баг бол хүүхдийн эрхийн зөрчилдөөр ажилласан нэгэн одоо кейсээр танилцахаар одоо хүрэлцэн ирээд байна. Ингээ бүгдээрээ орж танилцгаая. За сайн байцгаана уу? Бүх олон улсын байгууллага, төрийн байгууллага, төрийн бас байгууллага хамтраад бид улсын хэмжээнд 4-өөс 10 сарын хооронд 609 хамтарсан багийн 4634 гишүүдийг чадахжуулах сургалт зохион байгуулсан. Энэ сургалтанд ч гэсэн танаа сумын бас хамтарсан баг сургалтанд хамрагдсан байх гэж бодож байна. Гэр бүл хөх залуучдын хөгжлийн газрын даргын тушаалаар 2017 оныг хамтарсан багийг чадахжуулах жил болгон зарлж бүтэн жилийн хугацаанд бид нар нэлээд хамтарсан баг руу чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явууллаа. 17 онд одоо ямар ажил зохион байгуулсан, хэдэн кейсээр ажилласан, хамгийн гол урьдчилан сэргийлэх арга хэмжээ рүү яаж хандсан, кейс шийдвэрлэлийн байдал ямар байсан гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу материал бүрдүүлж авсан. Үндсэндээ 6 газар ийм материалыг ажлын хэсэг бол онцолж бид нар бол авсан байж байгаа. Тэр одоо 6 багаас бол ажлын хэсэг дахин шигшиж ажиллаад 3 хамтарсан баг дээр бид нар бол одоо ямар ч гэсэн нөхцөл байдалтай нэхлээд очиж үзээтэй. Цаасаар ирсэн материал бодит амьдрал 2 бол яг одоо бидний гаргасан шийдвэр үнэн зөв бодиттой байна уу гэдэг дээр бол бид нар бас хурц очиж ажиллая гэдэг дээр одоо ажлын хэсэг шийдвэр гаргаад одоо бид нар бол багийн бүртгэгүнтэй манай агентлагийн хэвлэл мэдээллийн албаны дарга хангах даргатай бид хэд одоо ирээд та бүгд яг амьдрал дээр ажиллаж байна. За 2017 оны хувьд Баян өндөр сумын хамтарсан баг одоо 22 кейс дээр ажиллаа. Үүнээс бол одоо 17 оны кейсийн асуудлыг нь шийдвэрлэж одоо хаасан. За одоогор бол одоо 5 кейс үргэлжлээ явж байна. Энэ кейсүүд дотроос бол одоо 2016 009 дугаартай кейс бол одоо анх 2016 оны 9 сарын одоо 17-ны өдөр манай цагдаа дээр 13 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гараад алгууллаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн анх. Тэгээ энэ дуудлага мэдээллийг сумын удирдлагуудад танилцуулаад бүрэлдэхүүн гаргасан. Үүнд сумын их хэмж бид нар эрен хайж бүхий хүмүүсийн хажууд тухайн хүүхдийг олсон байсан. Энэ хүүхэд маань биднийг очиход анх очиход айсан байдалтай нилээд даарсан. Тэгээ энэ хүүхдийг сумын хүн эмнэлэгт шилжүүлж дэвтүүлсэн. Ингээ анхан шатны өрсөн сэргийлэх үзлэгийг бол бид нар явуулсан. Тухайн хүүхдийн биеийн байдал бол тухайн үедээ бол дунд зэрэг босгосон. Сэтгэл зүйн бол нэлээд хүнд цочролд орсон. Бусад эргэсэн системийн талаас бол гарсан өөрчлөлт бол байхгүй байсан. Ингээ бид нар тухайн үед бол тайвшруулах хэмжлэгээ хийсэн.
тухайн мөн өдрөө бол одоо хамтарсан баг хуралдаж одоо энэ 2016 тэгдэг кейсийг бол одоо эхлүүлсэн байт юм аа. Хүүхдтэй уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгөөч гэсэн манай дээр хүсэлт ирсний дагуу би тухайн одоо хүүхдтэй уулзаж ярилцсан. За одоо мөнгө төгрөг авч чадчихаагүй юу? Ямар үйлчлэгээ халамжийн ямар үйлчлэгээ авч байгааг ярилцсан. За ярилцах үед асран хамгаалагч нь одоо хаяа нэг 20,000 төгрөг өгдөг. Хаяада нэг хуц сунар зарцуулдаг. Тэгээ мөнгө төгрөгөөсөө өгдөггүй. Мөнгө төгрөгөө бид нэр хөөстө авмаар байна гэсэн юм хүсэлтийг тавьсан. Энэ хүүхд маань зүйсмийн харьяат учраас зүйсмийн нийгмийн ажилтнтай холбогдож энэ хүүхд маань одоо ямар үйлчлэгээнд хамрагдж байна. За тэр асран хамгаалагчдын хувьд тэр бүтэн хүүхд асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэд болох тэтгэмжийг авч чадж гэнэ үгүй юу? Авдим үгүй юу? Энэ талаараас асууж авсан. За тэгэхэд энэ хүүхд маань дэжигсээ олцсны тэтгэвэр авдаг. За хүүхдийн мөнгө авдаг. За асран хамгаалагчдын хувьд тэр тэтгэмжийг бас авдаг байсан. Одоо тухайн хүүхдтэй ярилцаад үзэхэд бол ерөнхийдөө би одоо ихэж одоо тэр айлд очимооргүй байна. Би одоо айлсвал энэ аймагт та надад сургууль олоод өгөө. Дотуур байр байдаг юм уу? Надад та ийм юм олоод өгөөч гэдэг надаас хүсэл тавьж ирсэн. Тухайн хүүхд маань бол одоо 3 настай да. Одоо ээж нь настайд ээж нь бас орсон. За аав нь бол одоо хуулийн хүрээнд эрхэн хязгаарлагдсан. За мөн 900 сумын нутаг дэвсгэр дээр бол одоо амьдэрдэг. За мөн 900 сумын одоо юм харьяатай хүүхд байсан. Тэгээ яг сум гэдэг чинь нөгөө алганы толион дээр тавьсан юм шиг маш жижигхэн газар учраас таньдаг хүмүүс нэг бодлороо бидрийгч буруутгаал тэгэл бид нар бол юу гэж ингээл ээж хүүхэд хоёрыг холдуулахыг бодох. Аль болохоор л одоо 15 нас хүртэл тухайн 3 настайгаас ирэл тухайн гэр оронд байсан учраас л одоо ингээл тэр орчинд нь л өөрчлөлөөл ингээл бид нар 7 хоногт 3 удаа эргийа мэд одоо ингээ гэртээ үлдээ гэтэл ерөөс үлдэхгүй. Кейс дээр бол нөхцөлөдийн үнэлгээ хийхдээ гэрт нь очиж хийсэн. Тэгээд ээж охин хоёрын харьцаа болон тэр гэр бүлд байгаа гишүүдийн харилцаа тэр хүүхдийг харилцаа эдэр бол одоо нэлээд тийм хүндэрсэн шатанда орцсон байсан. Тэгээ аль болохоор гэрийнхэн орчинд нь байлгах, гэр бүлд нь эргүүлж энэ орчин бий болгох тал дээр бол ээжтэй ч маш хэрэлдсэн, өөртөө ч маш хэрэлдсэн. Ер нь бол ингээл хуйлаа энэ зөрчлөөсөн болоод үл ойлголцол үүссэн байсан л да. Бас одоо охиноо өсгсөн юм чин одоо би өдийг хүртэл өсгсөн хэдийгээр миний хүүхэд биш ч гэсэн өдийг хүртэл өсгсөн юм чин энэ бол миний өмчил байх ёстой гэсэн бас байдлаар ингэж одоо харьцаж одоо харилцаагаа маш их хурцтгаж ингэж харьцаж байгаа байдал бол ажиглагдж байсан. Ингээд нөхцөлөдийн үнэлгээ хийхэд тэгээ нөгөө багтайгаа хамт ингээд утсан чинь юусэн би гэртээ үлдэхгүй. 900 сумын багтайж би хамт явахгүй. Энэ багийн хүмүүсийг бид нар ерөөсөн танихгүй. Та нартай хамт явна гэж ерөөсөн машин руу дайраал ингээд сухтаагаал. За тэгээ би тухайн хүүхдэд ярилцаа чи одоо яг одоо тий чи өөрийнхөө шийдвэрийг чи өөрөө л гаргаж чи хаана суух юм, хаана боловсрох юм, баян өндөртэй байх юм уу, 900 самандаа байх юм уу? Их чинь чиний тэр шийдвэрдээ чинь зөвлөгөө мэдээлэл өгөө. Их чинь юм шууд баян өндөрт суу, 900 чи сурч боловсрал гэдэг их чинь шаардлага байхгүй. Тэгтээ тухайн үед бол ээж нь бол бидний яг хамтарсан багаараа очиод гэрт нь очихд бол 100% одоо миний буруу байгаа. Миний хүүхд гэртээ үлдээч, ээж нь чамд хайртай, хизээч дахиж одоо ийм ааш аранчин гаргахгүй өдргээл тэгэхэд бол хүүхд үгүй их сариулдаг л өгчөөс. Тэгтээ нөгөө гентэй ч гоондооч гэдэг аль талдаа л байсан. Хин нөгөө сэтгэлээ нээж ярьдгүй хаас ээжд нь ч байсан, хүүхдэд нь ч байсан. Тэгтээ ээжийн бас энэ дээр буруутгах байгаа юм шиг боловч нэг талаараа нөгөө 15 хүртэл өсгсөн учраас нэг нь болохоор миний ээж биш учраас намайг ингээд загнаад байна гэсэн бодол төрсөн. Нэг нь болохоор өөрийгөө тэг загнаад байгаа гэдгээ ч мэддэггүй. Эсвэл өөрийнх нь бас нэг тийм характертай хүн байдаг штеп бас нэг хурц ширүүн тийм л характертай тийм л хүн. За энэ кейс бол одоо цааш 2 жилийн хугацаанд үргэлжлэх хугацаанд хамгийн сүүлд одоо асрамжийн газарт бид хүн хөргөж өгсөн. Ингэхдээ бол одоо яг харьяаллынх нь өрөөнд хууль номын дагуу нь бол одоо ингэж хөргөж өгсөн байгаа. За 2017 он бол гэр бүл хүч залуучдын хөгжлийн газрын хувьд бол
хамтарсан багийн дэмжих хичээл болгон зарласан байгаа. Энэ жилийн хүрээнд бол бид нар нэлээд олон ажлуудыг одоо холбогдох салбар дундын зохицуулалтаараа хийж өнгөрүүлсэн. Тэгээд одоо оны эцэст бол хамтарсан багийн ажлыг дүгнээ одоо танилцах зорилгоор бид нар одоо ангараг дарга тойрон Төв аймагт ажиллахаар явж байна. Залуучдын хөгжлийн газраас явж байгаа. Намаа Халиун гэдэг. Тэгээд ер нь бол өөрөө яг энэ Төв аймгийн уугуул иргэнэ. Тэгээд Төв аймаг 100 мод хотын уугуул иргэн. Тэгээд хамтарсан манай Төв аймгийн хамтарсан багаас бол өөртөө чинь бас уулзалтаад жил гарангийн хугацаанд таад маань хамтарч ажилласан байна, тийм ээ. 100 мод суман дээр хамтарсан баг ажиллаж байна. Мөн 100 мод сум 6 багтай баг болгон дээр нэг хамтарсан баг ингээд 7 хамтарсан баг ажиллаж байгаа. Хамтарсан багийн маань гол үйл ажиллагааны чиглэл нь эхлээд бол урьдчилан сэргийлэх чиглэл рүүгээ үйл ажиллагаа явуулж байгаа. Кейсийг зөвхөн гарсан тохиолдолд нь биш. За гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бас одоо иргэд олон нийт ялангуяа зорилттой бүлгийн өрхүүдтэйгээ эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдтэйгээ ажиллаж байна. За манай жишээлбэл 100 мод сумын одоо 5 дугаар 2 дугаар багийн хамтарсан багийн гишүүд маань нэг хөдөлмөр нэмийн хамгааллын яамны харьяа одоо хөдөлмөр халамж үйлчилгээний газар эрүүл мэндийн нэмийн даатгалын хэлтстэйгээ ингээд хамтарч бол 4 суманд бол Гарапаг хуваарийн дагуу очиж хийлээ. За хамтарсан багийн үйл ажиллагаа бол их онцлогтой. Яагаад гэх юм бол энэ маань бас зөвхөн одоо ганц хүүхдийн байгууллага, зөвхөн цагдаагийн байгууллагын асуудал төр бол одоо ажиллах биш. Хамтарсан баг нь өөрөө салбар хоорондын уялдааг хангасан ийм одоо баг байдаг. За тэгээд хамтарсан баг дээр ирж байгаа кейс буюу тохиолдол бас тодорхой хугацаанд бас тийм одоо хурдан үр дүнгээ өгч бас чаддгүй. Маш их урт хугацааг шаардагдчихэж энэ одоо эргээд үр дүн гарч нотлогддог. За зарим кейс тохиолдол бол зөвхөн одоо хэрэгжүүлээд шийдвэрлэсний дараа хаачдгүй бид нэр одоо 2 3 жил магадгүй 10 жил ч гэсэн энэ кейсийг бол одоо үргэлжлүүлээд хяналтандаа аваад явдаг одоо ийм тохиолдол байдаг. За жишээлх юм бол бид нэр одоо 100 мод суман дээр ирсэн кейсийн талаар бас товч танилцуулахад 2016 оны 10 сарын 24-ний өдөр эсхийн ахлагч буюу хуучин гэрээр айлчлагч болон бусад газраас олон мэдээлэл орж ирсэн. Хан үйлдвэргээс бидэнд бас мэдэгдсэн. 2008 онд таач анх уулзахад тэр маань өөрөө юу хотод Улаан Чулуутын хогийн цэг дээр 100 мод сумын харьяатай Төв аймгийн гаралтай нэг иргэн мөн одоо өргөдөлгөөсөн эмэгтэй 3 хүүхдийн хамт одоо байна гэсэн ийм мэдээллийг 2 хүүхдийн байх нь байдаг. Тэгээ одоо ямар сурагч юм байдаг. Хотод л байдаг гэсэн. Тэгээ Улаан Чулуут би одоо яг амьдрахын эрхэнд хоолно. Өөрийн гэсэн орон гэрч байхгүй байсан. Тэгээд хогийн цэг дээр амьдарч байгаа гэд надад ярьжсэн. Зуны майхан дотор одоо хүүхдүүд нь бол эзэнгүй насан туршид буюу томчууд нь өдөртөө гараад одоо ингээд алга болчдөг. Тэгээд энд 3 насны бага насны хүүхэд бол одоо ингээд идэж явах юмгүй байна гэсэн ийм кейс бол 108 үндэсний одоо төвөр дамжиж манай аймаг дээр орж ирсэн. Анх одоо энэ 2 хүүхдийг илрүүлж ирэхэд бол 2 хүүхэд маань ээж нь одоо Монгол улсын хэмжээнд бүртгэлгүй, бичиг баримтгүй, 2 хүүхэд маань бичиг баримтгүй төрийн үйлчлэгийг аль шатанд авах ямар ч боломжгүй юм байсан. Сургуулаа завсардсан. Эрүүл мэндийн хувьд болохоор бас за үзлэг шинжилгээг хийхэд бол товлын вакцинуудаас хоцрогдсон өсөлт төвжил нь хоцрогдолтой. 100 мод сумын нийгмийн ажилтан Батмүг гэж хүнсээ холбож өгөөд тэгээд энэ хүн маань сүүлдээ одоо ингээд бичиг баримттай болгож өгч байгаад маш их баяртай байна. 2 хүүхэд байна. Сая Монгол улсын иргэнээр бүртгэгдээ төрснийхөө гэрчтэйг аваад бас төрөөс үзүүлж байгаа халамж үйлчилгээг аваад 20,000 төгрөг хүүхдийн мөнгө гэх мэт асуудлуудыг аваад үзлэг шинжилгээг имчилгээг хийгдээд одоо бол өсөлт төвжилтөнд харьцангуй хэвийн явагдаж байна. За байх ёстой хэвийн жин өсөлт төвжилтөндөө одоо харьцангуй өгч байна гэж үзэж байгаамаа товлын вакцинуудад бид мөн хамруулад байгаа. Одоо нийгмийн ажилчин энэ юуны хүүхдийн юуны хамтарсан улсууд ингээд явал жил гарan хөөцөж байгаа энэ хоёр бидний бичиг баримттай болгож өгсөн. Хүүхдүүд нь сургууль соёлд орсон. Хоцрогдоод сургууль соёлсоо хоцрогдоод томоохон минь 2008 оны 9 сарын 3-ны хүүхд. Одоо би 4-р анги хүүхд. Юу ч одоо үсгэдэд
галцаж өмсөж байгаа. Бага нь 2012 нэг сарын 26-нд одоо 6 хүрч байгаа. Тэгээ энэ сургуулийн одоо эдний ангийн хариуцсан багш нь манайхаар орж ирээд ийм насны ийм хүүхэд авч байгаа хамаагүй та ингээд очиад уулзаад ингээд юу багсан. Тэгээд тухайн хоёрогт маань бас тулгамдаад байгаа асуудал нь юу байсан бэ гэхлээр бичиг баримтгүй байсан. Тэгээд бичиг баримтгүй болохоор зэрэг нэг мэдээлэл хаан боловсролын мэдээлэл хаан санд ус бүртгэж авч чадахгүй байсан. Ингээ манай хамтарсан баг маань бичиг баримттай болгоод одоо яг хэвийн одоо сурах нөхцөл бололцоог хангагдаад явж байгаа. Сургуулийн зүгээс ч гэсэн маш их баяртай байгаа бидэд. Солонгоо гээд миний ажилтнанд очиж уулзсан. За яг бичиг баримт гэж яасан яг оруулаад өгөө. Тэгээд бичиг баримтыг чинь хөөцөлтөд ингээд бүгдээр ингээд хөөцөлтөд янзлыгээд тэгэхээр би ч өөрөө үгээд мэдэх бичиг үсгэж мэдэх юм за тэгээд байж байгаа. Тэгээд миний хоёр охин гараа тусч авсан. Одоо бол сайн чадахгүй заалдаг нэг юмнуудаа уншаад бичээд юм хийж байгаа. Тэднээс би баярлж байгаа. Би одоо ингээд ажилтаа л болчихвол өөр хөвгтхөө гэр бүлийн миний үнд одоо ингээд тусны юм болно ажилтаа л болж аммаар байна. Байгалийн улсууд намайг ажилд оруулж өгнө гэсэн. Тэгээд тэрийг явангууд нь ажил хийнэ гэж бодож байгаа. Тэгээ би бол энд ирээд эхлүүлсэн нэг ажил гэдэг юм бол хүүхдүүд өөрийнхөө яг Монгол үндэстэн гэдгээр бахархах одоо сэтгэгдэл тийм сэтгэгдэлтэй байхын тулд бол би одоо энэ жил бол одоо Монголын үндсэн ёс заншлын одоо тийм дугуулан бол одоо хичээлүүлж эхэлжсэн. Тэгээ энэ дугуулангаар дамжуулаад хүүхдүүд маань өөрсдөө итгэлтэй Монгол хүмүүсээр бахархалтай том болоод өөрийн хүч хөдөлмөрийг бүрэн дайчлаад өөртөө итгэлтэй тийм хүн бол төлөвшнө гэдэгт бол итгэж байгаа. Өнгөрсөн энэ 17 оны 9 сарын 1-ний хичээлийн нээлтээр бол 1-р ангид 13 хүүхэд аялсаж орсон. Тэгээд тэр 13 хүүхдийн дундаас бол одоо эгчдүү 2 бол одоо аялсаж орсон юм аа. Энэ өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийтдээ одоо 609 хамтарсан багийн 4600 орчим гишүүн бол хүүхдийн эрхийн зөрчил гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр бол их үр дүнтэй ажилласан. Тэгэхээр энэ хамтарсан багуудын үйл ажиллагаа сайжрах тусмаа хүүхдийн эрхийн одоо хамгааллын асуудал нэлээд сайжирч байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлт холбоотой хүүхдтэй холбоотой дуудлага мэдээлэл 2054 дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Уламжлалт одоо хүүхд хүмүүжүүлэх арга, орчин үеийн хүүхдийн эрхийн зөрчлийн тухай асуудлууд энэ таарахгүй байна гэдэг ийм хандлага нэлээд яригддгийг. Өөрөөр хэлбэл хүүхдийг одоо бас манай монголчууд ярьдаг шүү дээ бас одоо тодорхой хэмжээнд одоо шийтгэж ухааруулж ойлгох тухай гэж энийгээ одоо их төлхөө ярих гэж оролддог л. Энэ бол уламжлалт ойлголт бас биш юм. Энэ бол гэр бүлдээ хүүхдэд цаг гаргаагүй эцэг эхчүүдийн хожимдсон одоо арга хэрэгсэл гэж бид ингэж ойлгодог. Одоо бол шинэ 1000 гарч 3000 гарч байна. Хүүхдүүд маань маш их мэдээллийг олон суугаар авж байна. Тэгэхээр одоо энэ хуучин хүүхдэд зод занчдаг энэ арга барил маань өөрөө бас шинэ 1000-ны арга уу юу бас биш. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд бид нар бас жишээл Японы хүүхдийн ивийг сангийнхантаа за дэлхийн зүүн улсын байгууллагатай хамтраад бид нар эцэг эхчүүдэд зориулсан одоо сурах хүч хүртэл гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг тухай энэ одоо онлайнаар ороод хүүхэд бүртгэсэн нэртэй аппликейшнийг үн төлбөргөө татаж аваад тэрийг ашиглаж болно. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх үү? Хүүхдийг ямар үед нь ямар уран мөгж ажиллах уу? За хүүхдийн эрхийн зөрчил гэж юу юу юм? Хүүхдийн эрхийг яавал зөрчдөг юм бэ гэдэг талаар эцэг эхчүүд өөрсдөө ойлголт мэдээлэлтэй байх чухал байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө хамтарсан багтад бас орж ажилласан нийт одоо төрийн албан агчдаа, төрийн бас байгууллагуудаа эцгийн төлөөлөлтөд хамтарсан багийг чадваржуулахад талаар мөн одоо хөрөнгө санхүү хэмжээ үзүүлж ажилласан олон улсын байгууллагуудаа нийт Монголынхаа хүүхдүүдийнхээ өмнөөс баярлалаа гэдгийг бас хэлмээр. Ингээд нийт одоо ард түмэндээ хандаж хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө хүүхд хөгжил хамгааллын асуудалд бүгдээрээ одоо хамтралцсан, гар гараасаа одоо барилсан ажиллахыг одоо та бүхэн сайн уриалж байна.
and also the Agency of Family, Child and Youth Development, and also the Ministry of Labour. I really congratulate these collaborations, and World Vision is always with you because we believe that children are the most important barometer of any country. So if you focus on the children, you are focusing on the future. So with that hope, I am expecting the exciting day today. За ингээд гэр бүл хөгжил салбарын хөгжлийн газраас утааны эсрэг аав ээжүүдийн одоо холбоо төрөмс байгууллагыг бол бид нар байнга одоо анзаарч хийж байгаа үйл ажиллагаа чинь байнга дэмжиж идэм аа. Тэгээд бид бас энэ хүүхдийн эрхийн асуудал, хүүхд хамгааллын асуудал, гэр бүлийн хүчилтэд нэмэгдэх тухай асуудал төр төрийн байгууллагууд, үр хүлээсэн хүмүүс бол чадхатгаар их оролдож байгаа, хичээж байгаа. Энд хамгийн чухал нь бол эцэг эхчүүдийн өөрсдийнх нь итвэ санаачлах хамгийн чухал байна. Тийм учраас танаа хамт олныг бид нар хүүхдийн төлөө медалаар шагнаж урамшуулж байгаа маа. Тэгээд та бүхний хийсэн Баянзүрт дүүргийн кейс байгаа шүү дээ, тий? Тэр наран гэрлийн гэрийнхэн тэдний хүүхдүүдийн амьдрах хүчнийг сайжруулах чиглэлээр ийм олон санаачлагууд гаргаж байгаа маш олон хүмүүс байгаа. Бид нар энэ жил эерэг өөрчлөлтийн шагналыг бараг 30 гаруй хүнд өгсөн. Тэрний нэг нь 5 хүн. Яг тэр ээж аауд энэ нийгмийг өөрчилж чадах юм. Тэгэхгүй бол одоо яг бидний кейс дээр болохоор яг л одоо цагдаа нар хүүхдийн байцаагчдал хүүхдийн эрхийн асуудалд одоо ажилдаг юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол ээж аавуудын оролцоо хамгийн чухал байна. Зураач маань яг энэ зураг зурж эхлээд нэвтрүүлэг төгсөхдөө энэ зураг зурд дуусаж байгаа ийм утга учиртай юм. Тэгээ та бүхэндээ бас энэ зургийг аль биесээр бас утааны эсрэг аав ээжүүдийн холбооных нь гардуулаад өгчий. Аз жаргалтай байх болтугай гэж санаа